Хөргөлсөн бүс илүү хурдан жижигрээд байгаа мэт санагдаж байна. Одоо ердөө 6 амьд үлдгэсэтэл байна. Одоохондоо 87 өдөр үлдсэн тул магадгүй амьд үлдгэсний тоонд таар олон тохируулж байгаа байх. Юу? Энэ бол хил тод цэлмэг бүс. Хэрвээ би энд хинэгэнтэй тулалдвал ойр байгаа хэн бүхний анхааралд шууд өртөө. Тэр дуу чинь юу вэ? Намайг өнлөөд ирж байна. Саяны шид яг миний байрлал руу чиглэж ирсэн. Тэд намайг харах ёсгүй шүү дээ. Гэхдээ яаж? Энэ одоо бүр олон байна. Би бүгдээс нь болтож чадахгүй. Одоо надад урд тас толгоос өөр арга үлдсэнгүй. Дотоод энэ нэрхтээ би үл итгэлтэй шүү. Ялагдашгүй нутрах, нэгдүгээр бүлэг. Нэвт зохих нутрах. Би бодсноос илүү хүчтэй юм байна. Эхлээд дайсныхаа байршлыг олж мэдэх хэрэгтэй. Ойлголоо. Тэр тэнд л нуугдаж байсан юм байна. Тэр дайралтад би бүх манаа ашиглажсан. Бүгдийг нь хаачихсан гэдэгт галзуурмаар юм. Би хэзээ хутгал болж байгаа. Би юу ч мэдрээгүй. Илрүүлэх ичээд эсвэл хаалтны ичээдэнд хангалттай манаа үлдэх байсан. Алуурч хүний хувьд мөрөө балга нь миний хамгийн чухал зугаа. Амар амгалан нарьсан. Амьд үлдгэсэд тав. Чи суухан уу? Намайг мэддэг юм уу? Мэдээч. Чи нийтийнтэйсэн болох. Намсаг гооныг алсан. Яаж мэдэхгүй байх вэ? Үлдсэн хүмүүс чамайг заавал олохор цөхрөнгөө барж байгаа байх. Эндими эсэргүүцэлгүйгээр зүгээр л чимээгүй гар. Нүүдэлсэн байгаа би хизээж алддаггүй. Тиймээс зүгээр л үх. Би дуудаа юм. Эсвэл чамайг яг тэнд хувааж орхино гэж бодсон. Харин чи бодсноос минь илүү төсвөртэй юм. Дотоод энергиэрээ бие бүрхээгүй байсан бол гар минь тас завжуулах байсан биз. Энэ новш хүчтэй юм. За чиний үхэл бол цаг хугацааны л асуудал. Би харанхуйд хэн нэгнийг алж чадахгүй гэж хизээч байхгүй. Одоо хүртэл би зөвхөн шидэтнүүдэд тоололдож байсан. Харин энэ удаа аалуурчтай. Түр хүлээгээр тэр сая харанхуй гэсэн. Одоо чамайг дуусгая да. Алга болчихлоо. Юу гэнэ вэ? Чиний нууцлах ур чадвар үнэхээр гайхалтай. Чи хаана вэ? Гэхдээ энд далдлах нөмөрт хүрэхгүй л дээ. Чиний төвшөнд чинь би зүгээр л ирчиг чинь бүсгэд хөдөлгөөнөг чинь дагаад чадна. Чи миний араас дайрч гэнэ. Ямар ичвэртэр юм бэ? Чи дөнгөж сая намайг дуусгах гэж хэлээгүй билүү? Үүнийг надад дахиад хэлээд өгч болох уу? Чи ганцаараа босдог бүгдийг нь дийлнэ гэж бодож байна. Хэрвээ эхний байрт хүрэхийг хүсэж байвал надтай нийлж ажиллахыг бодоод үзэлтэй. Амьд үлдгэстэй тод өрөв. Суухан алуурчныг аллаа. Би саяны хоёрын амныг нь шингээж чадсан. Эдгэх совтоо ашиглая. Биднийг тарьсан шууганаас болоод хурдан фармдад эндээс гарахыг хүссэн юм. Энэ алуурч огт зохихгүй юм авч явж бай. Зүүдрийн хөлбөрийн гарын авлага. Чи өөрийнхөө толдог хөлбөрийг бүтээж чадна. Хөлбөрийн дотоод энергиээс хамаарна. Саяны алуурч энийг ашиглаж чадахгүй сайн хэрэг. Хэрвээ тэр үнийг сураад сайнаар ашиглаж чадсан бол надад түүнийг алгаад хүнд байх байсан. Нөгөө хүний бие дээр Керменэ нүд нэртэй шивчлэгтэй ном байсан. Тэр нь ямар ч ногдох ур чадвартыг нэвт гарна гэдэг хамгийн дээд түвшний илрүүлэх шивчлэг. Тэгээд л тэр намайг хаана байгааг мэдэж дайрсан юм байна. Сум. Энэ сум чинь би нэг л хүнийг санаанд орж байна. Ийм төрлийн шидийн ном огт харж байгаагүй. Энд чинь хэн бэ? Ямар ч байсан одоо зогтод дэндүү харагдсан. Дотоод бүх эрч хүчээ нудрагандаа төвлөрүүл. Дийлдэшгүй нудраг. Туйлын нэвцөхөх нудраг. Ямар ч хэлээсээ хамгаалж чадлаа. Давталгаа сая хоёр талаас ирсэн. Хоёр хүний хамтарсан дайралт. Чи нийлээд хүчтэй юм. Зүтгэр алхад. Үнэхээр 3 байна шүү. Чиний хазы
Энд хүрээд дууслаа. Ройзийн хаан Сүн Түрк, Чөтгөрийн хааны баруунгаар Геор, Тэнгэрийн мэрэгэн зуураач. Энгийн нөхөр Жин сууга. Энэхүү бичлэгийг хийхэд тусалсан цагаан зурагт баярлалаа. Хэрвээ та монгол хэл дээр манга унших бас аудио манга сонсохыг хүсвэл бол цагаан зургийг тохирно. Мөн нэгдүгээр нэг хууршил явж байгаа дээрээс нь цагаан зураг нь 20% купоныг ашиглавал хямдралтай. Тиймээс боломж байхад нь аккаунтад санагдвал дуртай мангагаа эхлүүлээрэй guys. Цагаан зураг нь нэг дор унш, нэг дор сонс. Суух оноо чиний Азийн хүртэл дууслаа. Навш гэж маань ялалтанд төхөж байтал багтаа таарцглаа. Багийг ботрох хамгийн сайн арга бол тэдний хооронд нь уурах байдалд оруулах явдал. Тэд хоорондоо ямар харилцаатайг олж мэдэх хэрэгтэй. Гэхдээ би тэднийг өмнө огт харж байгаагүй юм байна. Крой эзэн улсын хаана энэтэй тантай уулзаж байгаад талархах ууштай байна. Жирийн хор шидтэй хаанд яаж зүрхэлж дуурдаг байна. Аха, бүдгүлэг болсонд уучлаарай. Гэхдээ энд зиндаа чухал биш өөр зүйл байна. Илүү сайн шагнал авахын тулд тэн үйлчлэгтэй нийлж ажиллах нь үнцэнтэй биш гэж юу? Тэгэхээр тэд хамтрах санаа байгаагүй юм гэж юу? Тэгвэл ядаж түүний ядаргаатай нуугдах чадварыг эхлээд аргалаад ав. Над чи хүнд бол тэр бол юу ч биш. Одоо чи нуугдаж чадахгүй. Тийм ээ, харанхуй огт байхгүй. Ой, чи бодсноос ч ухаантай юм да. Ийм арга бий ч гэж бодоогүй. Нуугдах нөмрөг маань зөвхөн харахуд л нуугдаж болгодог сул талтай. Гэрлийн өдөөс ямар ч нэмэргүй. Тэр нам саван гих залууд би талархлаа хэлхийг хүсэж байна. Тэр надад ядаргаатай эскрог арчаад өгсөн хүн шүү дээ. Түүнд шууд хэлж чадахгүй. Гэхдээ энэ бол энэ газрын хууль. Тэгэхээр одоо Чөтгөрийн хааны нэр өвнөөс үхэх нь чиний ээлж. Миний туршлагаар ихэнх шидтнүүд ойрын зайд суул. Тиймээс би ордчичоод тэрнийг тэр шидийг хэрэглэвэл өөрөө тэр шидэндээ автаж зөв шившгэт нь бэрх болно. Юу ч болчихсон би үүнийг гартан толдаанаар дуусгах хэрэгтэй. Мэдлэггүй амтэн чи тийм хэвээрээ л өг. Гимтлэг багасгахын тулд би боломжит хэмжээ дотоод хүчээ оруулах хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй дайрч орох хэрэгтэй. Зүтгэрөө биег минь бүргсэн дотоод ирчим хүч хагарч байна. Нөмрөгч бас цуурчглаа. Үүнээр түүний би хэсэгчлэн тастаж ямар ч олмөргүй үлдэх ёсгүй дээ. Ямар их шатруу юм бэ? Чамд ялах ямар ч боломж алга. Тиймээс зүгээр л шантар. Өнөөдрийн тулалдсан бүх шидтнүүдээс харж байхад энэ нөхөр өөр төвчнийх юм байна. Сүүдрийн хөлбөр. Юу нэ? Би түн зөвхөн цөхөрч зохихол чадвар байдаг гэж бодсон. Гэтэл тэр сүүдрийн хөлбөрийг ид шид шиг ашиглаж чадах юм байна. Чи жижиг залмих ашиглаж байна шүү. Энэ миний ялалт. Нэвт зохих авра. Энэ юу вэ? Хаан гэж дуудулдаг хүн ийм холцохор юм хийн гэж юу? Ялалтаас илүү аваа хүндлэл гэж байхгүй. Би чамтай хамтрна гэж нэг ч удаа хэлээгүй байхаа. Гэхдээ чамайг тэр дарамттай хувийг найрлахсанд талархаж байна. Одоо зөвхөн хоёулах нөлтөх шүү дээ. Тэнгэрийн номч зураач. Чи манай аримт нэлээд төвгүүдж байсан. Чамайг ингэж надад туслана гэж бодохоор үнэхээр өгөөдөлтэй юм. Гэхдээ чамайг тэгж хэлэхэд арай хэрц биш гэж юу? Чи юу хийж байгаа юм? Би чамайг Сенруки хилдэнд өгсөн гэж бодсон. Гэтэл тэр нь сүүдрийн хөлбөр байсан болол таа. Бүх битгий урсах. Шуутгэр зураач. Бүгд л ийм яар узан аштай юм да. Эндээс харахад эхлээд тэр залуутай яаралтай ажилтай юм шиг байна. Би элд маань мэдээж хүрснийг мэдэрсэн. Хөрөө эзний их дарахтыг хийсэн хуйгийг эвдэж чадна гэж юу? Үнэхээр гайхалтай. Чи бас хэтэрхий хэрж байна. Нэг нэгээр юу? Эсвэл хоёулаа над руу зэрэг дайрах юм уу? Намайг бүхнээ зориулахад хүргэсэнд чи харамсах болно. Их хурд юм. Миний хурдыг дийлж чадах хүн гэж үгүй. Чиний шүрмсийг онохыг зорьсон учраас чи одоо тэр гараа хэрэглэж чадахгүй. Чиний босод техникүүд бас хоёр гар шаарддаг юм шиг санагдсан. Юу гинэ? Тэр хүчний төрлийн хүн биш гэж үү? Тэр маш хурд юм. Нааш ирж байгааг ч мэдэрч амжаагүй. Би ингэж ялагдаж чадахгүй.
энэ зэгт хүрэх гэж хичнээн хөдөлмөр зарцуулсан мэл. Үгүй одоо шантрах тэтэрх эртүүд дотор минь байгаа дотоод хүчиндээ л итгээ та. Миний авар хоёрыг хэрэглүүлж чадсан тул чамайг хүлээн зөвшөөрье. Сүүтрийн хэлбэр. Дотоод энерги бүрэн соллох. Чи үнэхээр ядаргаатай залмих ашиглах юм аа. Одооноос би чамтай бүх хүчээр хөвд. Жолцгоо бил шууд арай дээр суухана. Харабэрэ бого баран харат яваа чамаг дээрэн гэрэн дороо тойрон дага тэмэглэсэн цагж байгаа тусан гож болдог гэдэг жигээ дараа сонсох гэдэг баруун дэгэ жабахсан болдог гэдэг үгүй ч миний хамаа энийг халаад иди ээж нэм аавны мо тогж байна дий намайг дахад яваад өгдөг дараа чамаг тэтгэж болгоно диги юу гэдэг дэрэг баран гэрэн чамаг дөрөнд үгдэг би болсон дөрөөр тийм болон цагцэг нэрэ дөрөнд зарайрын нүний орон дэсэг дуусах бүдүүний горм над дээр үрдэр дамдалтаа би талгар дуулж гэр амталтаа үнийг дэжи би уран хатаа мэд бо хай дуурын ратата Johnson чиний үлдээ залуунаас бити ухалт үлдээ мо санаа дурын чиний амтэр бүхэлдээ инаас чи старт юм баярлж ухалдээ Энэ нэг мөргөлдөөнөр би бүхнийхээ дуусах. Үүнийг хамгаалж чадах хэсгээ чинь харъя л та. Ардуэ татнга дурч бэбэшчи алурч Оригонуудын дэжидэх бацсан би өрөөмөс өрөө бажуурын дагадараа чин татмидад битөрхөн мөн бишамнас миний богцсон дага байдалтай би тасан зогцсон хоёр хүн байсан модо болцсон дэдэ зүгтэн түүний зогцсон Би хөлбөрүүдийнхаа төсрөөгийн шавхаагүй байсан бол асуудалд орох байсан. Эмэд үлдгэсэд хоёр. Би чамайг сандруугүй ялна гэж бүрч бодоогүй шүү. Тэнд баярлалаа гэж хэлэх ёстой бол та. Тэр нийлээд толгойн өвчин болсон. Зураач. Эцэст нь өрсөлдөх сэтгэлээсээ болоод бүх хүчээ чамшигуд шингээсэн хаа. Тэгээд чи түүнийг эсэргүүцэн толдоход бүх хүчээ зориулсан чи. Эцэст нь миний гарт өгөхөлж тэ. Би чиний тэмцлийг бичлэн хүндэтгэх болно. Соёны тулаанаас олж авсан амник нийлээд гайгүй юм. Энэ ухад би зураг чанаа эсрэг тэмцэж чадна. Дуусчихсан. Навсгаж би бүр бүсэн баллаж үнийг задалчихлаа. Мэдээж намсаг гоног бэлдсэн хоолыг идэж чадсан л та. Гэхдээ л эцсийн хоёрт шалгаарсанд баяр хүргэе. Дараагийн тоглоом бас байгаа гэж юу? Уул довтлын шагналын оног оруулаад та нийт 140 шагналын зөвлөх хүртлээ. Тоглогчийн авсан зөвлөсийг дуудаж болно. Би их олон юм цуглуулжээ. Яагаад юм хүнтэй юм бэ? Үүнийгээс ганцыг л авбал миний бүх цаас дуусах юм. Сүүлчийн даван тоглогчид рүүлээ тэргүүлж нэг зүйлийг суулж авах боломж олгоно. Жич суухан та 2 дугаар байранд орсон тул танд 2 боломж байна. Хэрвээ би үйл үзэгчдийн нөмрөг эсвэл сүнснийхээ үзэгдлийн алхмыг олцвол маш их зоос хэмнэж чадна гэж бодож байна. Азтай байвал энэ чинь ас зэрэг болц тийм үстэй. Аскорогийн зүйлд. Чөтгөр бүхний дундаас хамгийн хэмтэн гарч чаддаг. Ямар азгүй. Үгүй надад дахиад нэг боломж байна. Бурхан будда Есүс минь нэгэн туслаарай. Хэмжээсийн дугуй бөгж. Гар элбийн хамгаалагч хэрэгцээр. Үнсний хурал алхмууд. Гайхалтай. Энэ бол надад ирсэн хамгийн үнэтэй юм. Энд ч бараг мөнгө минь 2 дахин нэмэгдсэнтэй юм шиг л байна. Бид одоо таны авсан зүйлсийг олгоно. Та зоосоор бараа хөдөлтөд авч болно. Дуусны дараа таныг автоматар шилжүүлэх. Тэгвэл одоо би зоосоор юм хөдөлж авах болгоно дээ. Тэр сүнсний хуурай мэхлэлт алхмыг татснаар нэлээд их зоос хэмнэж чадсан чинь. Хүсэх зүйл их байсан тул сонгоход амар байсангүй. Би түүрт шаналаад байж болохгүй тул зохиохосоор аваад явлаа да. Зайчлаа. Дараагийн тоглолт амжилт хүсье. Юу вэ? Би буцаад ирчихсэн. Энэ бүгж байна. Болойдын амьд үлдэхээс авчирсан дэд орон цагийн бүгж. Энэ зүгээр зүуд биш. Гаднаас харахад юу ч их өөрчлөгдөөгүй юм шиг санагдаж байв. Гэхдээ асартан өөрчлөлт эхлэж байгааг би мэдэрч байлаа.
Одоо бол асуудал байхгүй шүү. Би дөнгөж сая түүнийг тодхон сонс. Дараагийн тоглоом бас болно. Буцаад очиод 2 дахь тоглоомд бэлтгэцгээе. Энэ удаа арайхийн 2 дугаар байрт орсон ч дараагийн тоглоомыг би заавал очив. Эцэг их минь сургуульд ороорой гэд ойрхон газар байр түрээсэлж өгсөн. Одоо түүний бүх анхаарал тоглоомноос авч ирсэн юмстайгаа ямар нэгэн аргаар хүчрэхийг болоход л төвлөрсөн байна. 2 дахь тоглоомд тэр ихний тоглоом шиг сул байдлаас зүгээр л зогтоохыг хүсэхгүй байна. Тоглоом дотроос өөр. Миний дотоод хаасан байхыг би мэдэрч байна. Сүүлчийн тулаанд дотоод хүчээ бүгдийг нь зарцуулчихсан юм болов уу? Би хүснээр их бэлтгэл хийж чадна. Гэхдээ Ахмадын хэлснээр багч болов дүүргэхийн тулд дор гойж жаахан кий хоримтлуулах хэрэгтэй. Ерөнхийдөө дотоод ирч хүчийг чүгээр хоримтлуулдаг. Одоо таны данжин бүрэлдсэн тул тэнд анхаарлаа төвлөрүүлбэл дотоод ирч хүч натурал өөрөө л цугларна гэсэн. Цагаан бүжгийн толгойн аргаар амь хүч шингээхтэй адилсан биш байх л та. Ингэхдээ хэрвээ чүгийн өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болвол эцэснийх гарамгай түвшинд хүрнэ. Тэгэхээр би зүгээр л бэлтгээд байвал тантай адил хүчтэй болж чадна гэсэн үг байна та. Би өчигдрөөс л мэдэрч байсан чи их зөрөгтэй юм. Дээрх ч мэдэхгүй дээ. Энэ бүхэн чамаас л хамаарна. 4 цагийн дараа. Үгүй илүү удаан хугацаа орж байгаа мэт санагдаж байна. Тэгвэл дотоод ирч үз. Яагаад юм баг хоримтлагдаад байна? Тоглоомд байснаас тэс өөр юм байна. Ингэж хоримтлуулна гэх юм бол бараг жил орох юм байна. Өөрөө авчирсан зүйлсийг зохицуулах та хараа. Үүнээс илүү хэрэгтэй тулгааны урлаг байгаасаа гэж хүсэж байна. Дотоод хүчээ хоримтлуулдаг шиг заавал сургалтаар аажмаар сурч байж л болох юм гэж битгий хэлээрээ тэ. Тэгвэл хурдаг хүчрэх болох ямар ч боломжгүй бол. Үлээ тэ. Тоглоомын систем бодит амьдралд зүртэл үйлчлдэг гэж юу? Өөр юу байсан мөлий? Үүнийг суглаагаар утсан юм байна. Энэ цэвэр алт юм шиг л санагдаж байна. Үнэхээр цэвэр алт юм болов? Энэ жинд бол ядаж 10 сая вон бол хүрэх ёстой даа. Ийм ердөөл нэг цаас. Хэрвээ дараагийн тоглоомноос ердөө ийм зүйлийг 10-ыг авчирч чадвал би саятан болно л гэсэн. Тоглоомн дотор хэрэггүй зүйлс энд төсөөр өвдөө байж болох нь тийм үү? Энэ нуус хүнд бүтэн нэг жил эрүүл амьдрах бэлэгдэл авчирдаг зүйл юм шиг байсан. Зүгээр л нөлөөг нь сонсоход л авчирхад хангалттай сэтгэл хөдлөм санагдсан шүү. Энийг энтхийн өхлийн хүнд өвчтэй баян хүмүүс зарчих бол тэгэд энэний төлөө хэд их төлөх вэ? Коллеж даймад үлдэх энэ үнэхээр гайхалтай боломж гэж мэднэ. Бодож үзэхэд тоглоом дотор би зөвхөн Вандо Махметийн хуурай хүнсэл иддэг байж. Дотоод хүчээ хөгжүүлж байхдаа би үлсснийг өгч анзаараагүй. Магадгүй би хоол идэх хэрэгтэй байх. Нэг сет хоол өгнө. Би өөртөө зөвшөөрдөг цорын гац тансаг бол 5000 ваны сет хоол. Тоглоом дотор хатуу махыг зууж явахдаа хамгийн ихэр хүсэж байсан зүйл маань энэ байлаа шүү дээ. Би хизээ цагаан бодоо идэж байсан мартчихж. Нэрээ тэр хатуу машууруудыг л идсээр байгаад арай л өгчгээгүй юм байна. Өчигдрөхийн энд ирсэн хүү. Одоо яасан цонх гэр харагдаж байна. Битгийвэл азаа урч чи ир хүн битстэй. Ямар амттай юм бэ? Баярлалаа. Би яалтчгүй тоглоомын дотор өнгөрсөн цаг бодит байдал тусдаггүй юм байна. Би гонцгой болж чад дахиад ирнэ юм. Дараагийн тоглолт хизээ эхлэх вэ? Тэр хүртэл жаахан дотоодын нэрийг цуглуулчих хэрэгтэй юм байна. Статууд бодит амьдрал дээр ч адилхан үйлчлэх болов да. Би маань хүчээр дүүрч байна. Үүнийг хэн ч хараагүй. Тийм биз дээ. Хаашаа нэгтээ бичээд байршуулчих бол үнэхээр төг болно шүү. Хэрвээ энэ чинь яг тоглоом доторх шиг ийм хэмжээнд хэрэгжилжсэн юм бол би угаасаа дотоод хүч жаахан хоригдлуулчаад хэрэглэх гэж байсан юм. Гэхдээ шууд хурдан хэрэгжилчихвэл дээр байж магадгүй. Дотоод өвчний эликсэр. Миний авчирсан хамгийн үнэтэй зүйл. Тоглоом нь 3 цаг хөдөлж чадахгүй дотор эрэхтэй шатгаж байгаа юм шиг мэдрэгддэг байсан. Энэ хогор хөргөсийнх нэмээ балгарсан хэмээн цагтаа дууджээ. Зүтгэр ав. Энэ юу вэ? Байруул нь ямар амар хаалаа юм бэ? Дотор байна уу? Би цагтаа байна. Та зүгээр үү? Бид гомдол хүлээ авсан. Хаалганд байна уу? Хэрвээ та дотор байвал хариулна уу? Би туслахаар ирсэн. Та хэн бэ?
Энд гал гарсан байж магадгүй гэсэн мэдээлэл авсан юм. Би жоохон халуурчгаад зүгээр л ус халаагчиг жаахан чангалчихсан юм. Гал гарсан бол 900 хоног хэрэгстэй. Цагдаа нарын энд юу гэж байгаа? Бид гомдол авбал ихэвчлэн заавал очиж залах ёстой болдол юм л да. Бид энд түргэн дуудаад өгөө. Үгүй ээ. Ингийн ханаад л байна. Жаахан амраад зүгээр болно гэж бодож байна. Та зүгээр бол болно доо. Тэгэхээр бид одоо явъя да. Имээ, бити худлаа дудлага өгөөд өгөөрэй. Би бараг л үхэх шахлаа. Эликсрийн нэр галшааг өргөлж би түүнээс болж бараг л үхэх шахсан. Хэрвээ цаагаан дэд хүртээлний техник байгаагүй бол би түүнийг тогтоож чадахгүй байсан. Тоглоомноос ялгаатай нь бодит амьдралд юмсыг хэрэглэхэд үт цөх эрсдэл мэдрэгддэг. 10,000 ялагдлын алга. Эхлээд сандлах хэрэгтэй болчихлоо. Дараагийн өдөр тэд нэр танхаа очоод сайн гүзөөлөө болох гэж байгаа мэт санагдчихлаа. Чи хөөхсөн төгсөг үхэл хөсөөд байна уу? Ой, чи үнэхээр бүдүүлэг байсан ч хамаагүй хөөхсөн хүнд дайрч болдоггүй. Мишиг хаа. Ой, ширэл зүүстэй ном шүү. Бид өмнө нь тааралдаж байгаагүй юм шиг байна. Үхмээр байна уу? Юм сүнхээр төвхтэй болох гэж байгаа бол л та.